Анхаарал нь сургалтын менежер төгсөлтийн бүртгэлийг бүрэн хянаж, эсэст илгээх, мөн төгсөлт баталгаажуулах хүсэлтийг эсэст илгээх видео хичээлийг хүргэж байна. Сургалтын менежер төгсөлт сэсний төгсөлтийн бүртгэл зэс рүү орно. Анги сонгох хэсгээс тухайн ангийг сонгоход ангид хамаарах нийт бүлгүүд жагсаж харагдана. Анги удирдсан багш маань төгсөлтийн бүртгэлийг бүрэн хийж сургалтын менежер рүү илгээсэн бол төгсөлт бүртгэсэн төлөвт төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулах хүсэлтэд бүр эсэс рүү илгээж гисэн бол төгсөлтийн бүртгэлийг боловсролын газар баталгаажуулахаар хүлээгдэж байгаа төлөвт төгсөлтийн бүртгэлийг анги удирдсан багш огт хийгээгүй бол төгсөлт бүртгээгүй төлөвт тус харагдахыг анхаарна уу? Сургалтын менежер төгсөлт бүртгэсэн төлөвтэй тухайн анги бүлэг дээр заавал дарж орон тухайн ангийн төгсөлтийн бүртгэлийг буюу нийт суралцагчдын хүүхдийн тоо, заавал судлах хичээлийн тоо болон төгсөх шалгалт, суллагтхууны үнэлгээ бодогдсон сурагчийн тоо болон төгсөх суралцагчийн тоог нийт хүүхдийн тоотой тэнцэж байгаа эсхийг сайтар нэгтэлж шалгасны дараагаар төгсөлтийн бүртгэлийг эсэс рүү илгээхийг анхаараарай. Төгсөлтийн бүртгэлийг эсэс рүү илгээхдээ та энд харагдаж байгаа эсэст хадгалах товчлуурыг дарж төгсөлтийн бүртгэлийг эсэст илгээнэ. Төгсөлтийн бүртгэлийг бүх суралцагчдээр амжилттай эсэс рүү илгээгдсэн бол дараах мэдээлэл гарч ирэх бөгөөд хэрвээ төгсөлтийн бүртгэлийг эсээсээс устгах гэж байгаа бол та олноор нь устгах товчлуур дарж буюу бүх суралцагчдын төгсөлтийн бүртгэлийг эсээсээс устгаж болно. Сургалтын менежерт анхааруулж хэлэх зүйл маань хэрвээ та тухайн ангийн төгсөлтийн бүртгэлийг нийтээр нь эсэс рүү илгээсэн бол дараа нь заавал батлах товчлуурыг дарж төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулах хүсэлтийг эсэс рүү илгээнэ. Нийгэмд та төгсөлтийн бүртгэлийн баталгаажуулах хүсэлтийг эсэс рүү илгээсэн бол эсээсээс буцах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас төгсөлтийн бүртгэлээ бүрэн гүйцэд сайтар шалгаж дуусны дараа эсэс рүү илгээж дуусны дараа батлах товчлуур дарж энд харагдаж байгаа анхааруулга утга бүхий текстийг уншаарай. Төгсөлтийн бүртгэлийг одоо баталгаажуулах хүсэлтийг нэгэнд хийсэн бол тухайн ангийн жилийн эцсийн үнэлгээ болон суллагтхууны үнэлгээ, шалгалтын дөнгөж засварлагдахгүй болохыг анхаарах хэрэгтэй. За ингээд төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулах хүсэлтийг эсэс рүү илгээе. Төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулах хүсэлтийг илгээхэд энд харагдаж байгаа мэдээлэлтэй сайтар уншиж танилцаарай. Хэрвээ нийт суралцагчаас хэдэн амжилттай, хэдэн алдаатай байгаа алдаатай суралцагч байвал зөвлөх багш руугаа залган яагаад алдаатай байгааг хянд шалгуулаарай. Хэрвээ төгсөлтийн бүртгэлийг баталгаажуулах хүсэлтийг амжилттай эсэс рүү илгээсэн бол төлөв нь сурагчдын ард баталгаажуулах хүсэлт илгээсэн боловсролын газар хүлээж байна төлөвт харагдана. Та баталгаажуулах хүсэлтийнхаа төлөвийг заавал төгсөлт зэс рүү ороод төгсөлтийн төлөв шалгах зэс рүү орж тухайн төгсөлт баталгаажуулах хүсэлтийнхаа төлөвийг шалгах боломжтой. Эндээс тухайн анги бүлгээ сонгоход эсээсээс төгсөлтийн төлөв шалгах товчлуураа дарж төлөвөө шалгана. Төлөвийг шалгахад төлөв маань хянагдаж байгаа менежер гэж харагдана. Анхаарал хандуулсанд баярлалаа.